Сайн байна уу? Ugly Hot Mongolian podcast-ийн шинэ дугаар эхэлж байна. Австрали улсын Сидней хотоос Шүрэ байна. Наги байна. За, ойрд их сайхан байна. Сайхан ч гэжтэй. Би нөгөө айгу гинт завгүй болоод сая хөтөлбөрөө эхлүүлээд ер нь жоохон завгүй байсан дээрээ нэмж завгүй болсон. Тэгсэн чинь Наги подкастынхаа санаачлагыг гартаа авсан. Тэгээ өмнөх дугаар дээр бас ер нь бол Наги авч яваад исэн. Тэгээд өнөөдөр бас битээ шинэ дугаар хийх гэж байна. Гадаа бороо орж байна. Эмээ өвөө хоёр манай охиныг аваад гарсан байна. Үрдэтэл нэрдэг. Тэгээд өнөөдөр нэг аль дээрээсээ гэхдээ бараг сарын өмнөөс Peak гэдэг нэг ном байна. Таалагдаад байна. Уншсан. Би уншсан. Чи уншчаач. Тэгээ хоёлаа ингээд бодлоо цэгцлэнгээ подкастаа хий гэд байсан. Би яг үнэндээ номынх нь cover-ыг харж амжаагүй. Тэгээд тэгнэг яваадсан. Тэгээд өнөөдөр намайг яг сая би уулзалтуудаа дуусгаад Наги намайг бариад авсан. Тэгээд Peak номыг одоо Наги надад ярьж өгөх юм байна. Гэхдээ би сонсонгоо давхар шууд ингэсэн үгөө гэдэг юм шууд одоо орж иж байгаа бодлоо ярилцаад явъя гэж бодож байна. За хамгийн түрүүнд яагаад энэ Peak гэдэг номыг надад уншуулмаар санагдсан бэ? Яагаад энэ ном ер нь Шүрээ мэдэх хэрэгтэй гэсэн бодол. Энэ юу юм бэ? Би өөрөө яагаад уншуулсан гэхээр нөгөө нэг ажилтай минь холбоотой. Юу яасан? Манай ментор зөвлөсөн. За. Virtual mentor. Биш Эндрю биш юм уу? Эндрю биш. Өөр подкастнаас нууц биш үл нэрийг асууж болох уу? Окей. За тэгээд энэ болохоор юуны талаарх ном бэ гэхээр peak буюу оргил гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг одоо хүн хамгийн нэг чадвараараа оргилд нь хүрэх тэр арга зам яаж оргилд нь хүрдэг вэ гэдэг талаарх ном баггүй. За 9 хүслийн дагуу эзэн ирэх. Эзэн ирэхий чинь бас нэг хүсэл нь чадвараараа өөрийнхөө чадвараараа юусан чин хүслээрээ олж хийж байгаа ажлынхаа оройн дэдэд хүрэх чинь эзэн ирэхийн нэг чадвар. Тэгэхээр Peak. Тэгвэл Peak оройн дэд гэсэн үг. Тийм оройн дэд. За. Өстой гоё эхэлж шүү. За тэгээ Peak гэдэг энэ ном нь Anders Ericsson, Robert Poole гэдэг хоёр хүн зохиосон юм байна. Тэгээд энэ хүмүүс болохоор нийтдээ ингээд одоо пиано тоглодог, олимпиад төрүүлсэн, ер нь ингээ гүйцэтгэл сайтай байгаа. Тийм хүмүүсээс харж агаад ажиглалтын дүн дээр судалгаа янз бүрийн туршилт хийж агаад тэгээд ямар аргаар энэ одоо оргилд хүрсэн байна гэдгийг нь судлаад тэгээд энэ номдоо бичсэн байна. За би ингээд энэ номны нэг үндсэн ер нь ингээ айдиа байгаа байхгүй юу? Санаа нь байгаа байхгүй юу? Тэгэнгუთ эхнийх нь ингэж байгаа. За шууд эхлэе явчих уу? Тий. Хүн бүр тогтсон чадвартай төрдөггүй. Бид юмыг заавал хийж иж өөртөө суулгадаг, тэр чадварыг суулгадаг гэж байгаа. За хоёр дахь нь одоо нэг зүйл цаг хугацаагаа зарцуулж штэ тий. Тэр нь хэрвээ яг ингээд давтаал авах юм бол хийгээл авах юм бол тэр туршлага нь хоримтлагдаад тэр хүнийг хөгжүүлнө гэхээс дороотуулдаг. Тэгэхээр өөр ямар нэгэн зүйл рүү хөтлөөд байхгүй. Үнэхээр бэртэл гэмтэл биш л бол тий. За хоёр дахь факт нь заа. Гурав дахь нь болохоор хэрвээ та өөрийнхөө нэг чадвараа хүссэн түвшиндээ хүрсэн болвол тэгээд автомат болгоч штэ. Тэгэх юм бол тэрнээс цааш чадвар хөгждөг. Тархин шүү бараг 70 хумсрын түвшинд очсноос хойш ямар ч нэмэлт энерги зарцуулахгүй байгаа болохоор хийгээд байна тий. Би яг энэ дээр юу бодсон бэ гэн гоцоо. Жишээ нь минийх англи хэл хэлсэн. За. Англи хэлийг яг дөнгөж энд ирэхдээ ямар одоо нэг юм шаргуу үг мөгцөөжлээл хүнтэй ярьчих гал энэ юу гэж энэ гэж гээл тэгэл YouTube ч юм уу ингээд онлайн сургалт гээл янз бүрийн юм хараал явж исэн. Тэгээ яг нэг төвшөнд ирсэн чинь одоо энэс тийш ерөөсөө хөгжихгүй байна. Яг өдөр тутмдаа нэг автомат болгоцсон. Ажилтайгаа холбоотой шийдвүүгээ хэрэгжилж чинь тий. Тэгэхээр үнэхээр зоригтойгоор хөгжүүлэхгүй бол тэр зүйл тэр цаашаага ер нь ингээд зогсчдөг. Одоо наадхан дээр энэ дээр хоёулаа нэг бүрчлэн яриад явах юм уу эхлээ би сонсчих юм уу? Бүр амар их. За тэгвэл яриад явъя. За. Яриад явчих. За. Яг саяных дээр жишээ нь шүү дээ. За. Ингээд тийм юм байна уу? Хоёулангийн өмнөх подкасттай холбоотой ер нь өмнө ч бас дахиад ч ярьж исэн 9 хүсэл гэж байгаа шүү дээ. Энэ зүйлийг бол ер нь хүн болгон бичээсэй гэдгийг аяг хүсэж байгаа. Тэгээ өөртөө бол яг ингээд бичиж явж байгаа. Тэнгүүд хамгийн түрүүнд наадахтай сая чиний англи хэлний жишээ
бол хүний 3 дахь хүсэл буюу боловсролын хүсэл байна. Тэгээд боловсролын хүслийг хүн бичгтээ яг одоо танд ингээд ямар нэгэн асуудал байна уу мэдэхгүйгээсээ болоод чадахгүйгээсээ болоод хүсвч хийж чадахгүй зүйл юу байна. Тэр бол боловсролын хүсэл рүү орно. Тэгэхээр англи хэл байлаа гэж үү. Би англи хэлээ сайжруулмаар байна. Одоо минийх гаццсан байна гэж байна. Тэр нь танд ямар асуудал үүсгээд байгаа вэ? Тэгэхээр боловсролын хүсэл дотроо бас юу орж ирж байгаа. Суур боловсрол буюу өөрийгөө зөвхөн илэрхийлэх төвшөнд. Гэтэл чи ажлынхантайгаа өөрийгөө илэрхийлж байгаа юу? Илэрхийлж байгаа. Өдөр тутмын амьдралдаа гарч яваа тий ингээд хүмүүстэй харилцахад бүрэн болж байгаа. Тэгэхээр чамд ямар нэгэн англи хэлж асуудал үүсгэж байгаа юу? Суур боловсрол тал дээр. Үгүй. Үгүй байна тий. За тэгээд нарийн мэрэгжил тал дээр одоо яг чи ингээд өнөөдөр өглөө босоод тий ажил дээрээ суулаа тэгэхэд чи би англи хэлгүй болохоор болсонгүй гэдэг юм чанд байгаа юу? Байхгүй. За тэгвэл чи яагаад англи хэлээ одоо гаццсан бэ? Ингээд системтэйгээр үг мөг цээжлээ. Одоо жишээ нь яг тэгэж би зүгээр жишээ авсан. Жишээ авсан. Механикаар тэгэх ямар шаардлага байгаа юм? Өө энэ бол жишээ заяа. Зүгээр би шууд хүслийн шүүгээ яваад ирсэн үү? Хүсэл биш. Яг зүгээр ингээд нэг төвшөнд би тэр хүртэл зорж исэн тэрэндээ ирээд тэрнээс цааш автоматжуул одоо нөгөө 70 дахь хумцартаа найдчихж штэ. Тэгэнгუთ тэрнээс цаашаа ер нь чадвар хөгждөг юм а гэдгийг харуулж байгаа жишээ. Тэрнээс биш үнэхээр би англи хэлээрээ мэрэгшээд бүр заах хүмүүст заах төвшөнд аваачийг явах юм бол өшөө цаашаа хөгжүүлж болно. Тэгэх юм бол өөр болно тийм. Тэгээ тэрүүгээр би оройн дэд болмооргүй шүү дээ. Тийм ээ. Тийм пик. За ойлголоо. Тэгэхээр бас ямар нэгэн чадварыг хэрвээ үнэхээр өөртөө хөгжүүлэх гэж байгаа бол энэ дээр анхаарах юм билээ. За дараагийн автомат болчвол пик дээрээ очихдоо дараагийн төвшнийхөө зорилгоо тавих нь шүү. Нэг юм заяа ингэдэг зүрдэг Atomic Habit гэх ном байна шүү дээ. Тийм. Atomic Habit-ийг энэ нөгөө талаас нь гэсэн үг, шүүмжилдэг гэсэн үг. Шүүмжлэгч яах вэ зүгээр нөгөө талаас нь хардаг. Яагаад тэгэхээр бид нар чадвар суулгах гэж чинь гээд дадалтаа андуураад байдаг. Дадал бол зүгээр автомат байсан бид нарт хамаагүй амархгүй. Яагаад тэгэхээр тарих ажиллаад байхгүй. Өглөө босоод зүгийн балтаа усуулаа. Энийг заавал юу яадаг шаардлагагүй ш. Нэг чадвар хөгжүүлэх гэж байх шаардлагагүй тий. Автомат байсан. Тий. Тэгэхээр автомат юмыг автоматд нь үлдээгээд хэрвээ чадвар болох гэж байгаа юм аа энийг харин сайн хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Тэгээ habit гэдэг бол угаасаа амьдралын хэм маяг шүү дээ тий. Дадал бол lifestyle болчихж байгаа. Тэгэхээр atomic habit-ийн зорилго нь одоо би ингээ усаа удаг баймаар байна тий шүү дээ. Floss хийдэг баймаар байна, дасгал хийдэг баймаар байна. Энэ бол суур болчиход байгаа тий. Яг тийм. Суур ер нь дадал гэж байгаа болохоор ер нь л эрүүлийн хийн, сэтгэл бий, бодол бий, махан бий ууртай холбоотой. Яг тийм. Тийм зүйлийг хүсэж байгаа хүмүүс болно. Энэ болохоор peak буюу одоо яг тэр нөгөө нэг зүйлээрээ бүр хамгийн дээр нь хүрэх гэж байгаа болохоор дадлын хэмжээнээс илүү байлгах ёстой гэдгийг шаардж байгаа юм байна гэж ойлголоо. Яг тийм. Амар гой тайлбарлаа шүү. За ер нь одоо болсон ингээд. За ингээд дууссан. Ойлголцлоо. За дараагийн нэг санаа нь болохоор deliberate practice гэж байгаа. Энийг орчуулахаар одоо зөв юу юм уу аашаа. Зөв давталгана гэх юм уу? Бодолтойгоор давтах юм шүү. Бодол яг зоригтойгоор биш. Тэрнээс ялгаа дараа нь би хэлж үнэ. Энэ болохоор бид нарыг хамгийн боломжит дээд төвшөнд авчирхаас гадна гэж байгаа байхгүй юу? Өөрөө өмнө нь нээж байгаагүй боломжгүй гэсэн зүйлийг боломжтой гэдгийг мэдэж авах гэж. Одоо өөрийнхөө потенциалаас дээшээ болгоно гэсэн үг байхгүй юу? Одоо жишээлбэл би нэг зорилго тавилаа гэж бодоход за хэд тийм 50 санж үсэрдэг болмоор байна. Гэт өөрөө тавилаа шүү дээ. Би 50-аас дээш үсрэхгүй байх гээд тэгээд дасгал хийн тий үсрэлийн дасгал ингээл өргөл мөргөлт хийж яваад гэхдээ би 50 биш үнэхээр 60 юм уу 70 санж би үсэрдэг юм байна гэдгээ нээх боломжтой гэсэн үг. Өмнөх байгаагүйгээрсээ дээшээ гэсэн үг. Тэр нь deliberate practice юм уу? Тэр нь deliberate practice-ийн үр дүнд очих боломжтой гэсэн үг. Ийм санаа. За яг юу юм болоо тэр нь? Одоо хэлж байгаа. 5 дахь санаа. Энэ зүгээр ерөнхий idea нэг байхгүй юу? Энэ номны 5 дахь нь болохоор яг энэ deliberate practice-та бид нэр одоо mental representation гэж байна. Тэр нь болохоор оюун бодол дотроо тэрийгэ төсөөлж бодож чадна гэсэн үг байхгүй юу? Тэр нь бас маш чухал юм байна. Тэрэнгүүгээр цаашаа ер нь deliberate practice гэдэг юм цаашаага явах боломжгүй юм байна. Тэгэхээр бид нэр хийж байгаа чадвар болгондоо заавал бодолтой байх хэрэгтэй. Тэрнээс биш яг за голф цоглоо гэж бодоход нэг цоглоо энэ дээр одоо би юу бодох вэ?
миний одоо гарны байрлал ямар байсан, хэр хүчтэй явсан. Би нүдэ харахтаа тэр яг нөгөө нэг тэр тугаа харсан уу гэдэг юм бүгдийг бодох хэрэгтэй. Тэрнээс биш яг миний майнд өөр зүг рүү тий. За гэр бүл маань яаж бол хүүхд маань яах бол гэд цохох тэр бодолтой зохихоо шал өөр хоорондоо. Тэгэхээр хэрвээ үнэхээр чадвараа юу яах ч бол хөгжүүлэх ч л бол заавал mental representation гэх юм байх хэрэгтэй. Гой санаа. Яг эхнээсээ нөгөө эхлэхдээ эхний санаанууд нь болохоор юу вэ шүү дээ. Цаг хугацаа оруулах юм бол болно гэд явж ирсэн аа. Гэхдээ дан ганц зүгээр л за би цаг зарцуулж ин гэж байна өөр газар би энэ за тэгээ сакс тоглолт за саяны голф зохиолоод тэгсэн тараад юу идэвхлээ мөлий гэдгээ бодоод байх юм бол болохгүй болчихж байгаа тийм хичнээн цаг оруулж байгаа ч гэсэн тийм тодорхой хэмжээнд сайжруулах гэхдээ бүр хамгийн дээр нь очихгүй байна. За тэгээ эхний чаптер болж байгаа 9 чаптертай. За саяны хамгийн эхнийх нь зүгээр ерөнхийдөө ямар хуу ном бэ гэдгийг нөгөө нэг 5 ширхэг ID өгсөн юм. Гэхдээ энэ номон дээр юу нь байгаа юу? Чи яагаад эннийхээ хамгийн оройн дэд болмоор байгаагаа шүүх юм уу? Биш зүгээр аль хэзээний сонгоцсон хүмүүс яах вэ гэдэг юм тий. Тий. Нэг чадвараараа тий. Яг сонголтын үйл явц нь биш. Зүгээр сонгоцсон тэрийг яаж цааш нь хөгжүүлэх вэ гэдэг л юм. Ямар вэ? Зүгээр. Юм бодцсон сууж. Тий, өөр юм бодолд ороод. За эхний чаптер нь болохоор ингэж зорилготойгоор давтлага хийхин хүч гэж байгаа. Power of purposeful practice гэж байгаа. За. Purposeful practice, deliberate practice гэдэг тэрнээс өөр. Тэр нь төсөөлөлтэй. За тэгээд энэ ямар одоо энэ чаптерын тухай юу байх вэ гэхээр зорилготойгоор ийм нэг зүйлийг хөгжүүллээ гэхэд тодорхой төлөвлөгөөтэй байна. Зорилготой байна. За хоёр дахь нь жижиг ийм алхмаар урт хугацаа руу тэмүүлсэн байна. Гурав дахь нь тэндээсээ фидбек аавна. Одоо хийж байгаа үйлдэлээс гэсэн үг шүү дээ. Наалдч юу яаж юу гэдэг фидбек аавна. Дөрөв дахь нь фокус гэдэг тэгээ буцаа ингээд тойроод ирнэ. Окей. Наа чи би шууд өөрийнхөө дотроо би яг одоо хүсэж байгаа хамгийн оройн дэд болмоор байгаа юмаа бодчмаар юм тий. Тий. Би бол одоо яг за дэлхийн бүх хүн ч гэнэш. Гэтэ хүмүүс ерөнхийдөө Монгол гадаад хамаагүй эсвүслэ бичдэг байгаасаа гэдэг бол миний нэлээд урт хугацааны зорилго байгаа байхгүй. Тэгээд бас нэг том зорилго нь надтай хамааралтайч бай, хамааралгүйч бай, миний дэмжлэг орсонч бай, ороогүй ч бай. Австралид байгаа бүх монголчууд 2030 он гэхэд мэрэгчлэрээ ажилдаг, хүссэн мэрэгчлэрээ ажилдаг байгаасаа гэдгийг бодоо. Энэ хоёр зүйлийг бодоод байна. Би аль нэгийг барьж аваад яг дагаа явчих. Чиний хэлсэн дээр. Тэгвэл баг чи намайг коуч хийж. За тэгье. За тэгээд ийм юм байна заяа. За. Naive practice гэж байгаа. Энэ болохоор зорилготой practice-ийн яг эсрэг нь гэсэн үг. Naive гэхэр чинь одоо нэг юм ер нь бол гинэн цагаах. Тимети. Үлгэн салган л. Үлгэн салган за. Тэгэхээр хэрвээ нэг зүйлээр нэг чадварыг биштэй 20 жил эзэмшсэн хүн гэж бодъё. Тэгээ тэрийг ерөөсөө хөгжүүлэхгүй. Зүгээр ингээл байнга хийгээл гэдэг цаг хугацаар зарцуулаад гэдэг тийм чадвар байгаа. Тэр хүний чадварыг шинэхэн эхлээд 5 жил болж байгаа чадвартай харьцуулахад 5 жилийн чадвар нь хамаагүй илүү байдаг гинэ. Яагаад тэгэхээр хүний ихэнх чадвар хөгжүүлэхгүй бол 10 жилийн дараа муудах хандлагатай. Буцаа тийм шүү дээ. Муудах хандлагатай. Тэгээ хөгжүүлэлт хэрэггүй л бол 5 жилийн одоо дөнгөж хэлсэн хүнээс ер нь бол муу байх шин. Юу та. Тэгэхээр бид нар ингээд заавал хэдэн жилийн туршлага гэлэх юу гэл юм бэ те. Ер нь гэхдээ юу л санагцсан. Тэрийг хэр чадаж одоо нөгөө сайжруулалт хийж ийн гэдэг дээр л. Тийм байна. Гэтэ хаваад би зүгээр дундаж байхад болно гэвэл бас хамаагүй шүү дээ. Одоо өчигдөрхөн би нөгөө хүмүүстэй уцаар ирсэн байхгүй манай Лондон тохион family fund явуулах гэдэг толомнуудыг бук хийгээд тэгээд тэр газар дээрсэн чинь нэг залуу би ингээд ерөөсөө ийм буклжсэн туршлага авахгүй та надаа эхнээс нь яа нэг нэг ярьдаа гэсэн чи оо you're in a good hand гэл амар хоёр тэгснэ би бол энэ салбартаа 30 жилийн туршлагатай чи юунд ч бүү санаа зов гэл одоо чи надаа энийг зүгээр хідэн цагт хаана гэдгээ хэлээл мөнгөө төлчихгээл очоод өөр юунд ч битээ санаа зов гэх. Тэгээ тэр бол болж байгаа хгүй. Тэгээ би тэр хүн яг Сиднейгийн бүр хамгийн пиктэй бүр номер 1 тэр олимпийн авраг байх үс хэмжээний тоглоом түрээсэлдэг хүн байх надад шаардлагагүй болохоор тэр нэг хамаагүй болчихж байгаа юм тий. Тий. Гэхдээ бодоод үз. Өөр дээрээс бодмоор юм байна. Би шилдэг болмоор байгаа. Тэгээ бусад хүн бол нэг хамаагүй юм ба шүү дээ. Ер нь. Бусад хүнтэй нэг харьцуулахгүй шүү дээ. Харин тийм байна.
Бусад хүнийг нэг бид нар жааж гаднаас нь шүүж мүгээд тахгүй ба шүү дээ. Ер нь бол. Дандаа өөр дээр эдийн ажил. Тийм байна. Окей. За тэгэхээр хамгийн их нь тодорхой зорилго байна уу? Тэгээ тэрийгэ хүрэхийн тулд жижиг алхмаар хамгийн гол нь жижиг алхам юм билээ. Нэг том өсөлт биш. Яг үнэ. Жижиг алхам гэдэг бол би үнэхээр санал нэгдэж байна. Одоо нөгөө коучинг хийгээл одоо сүүлийн 6 жил зөндөө олон хүмүүстэй харьцаж үзэж байгаа. Тэгээ ингээд шинээр өөртөө ажилд орохоос гадна ингээд дадал суулгахыг хүсэж байгаа, дасгал хийх хүсэж байгаа юм байдаг байхгүй. Тэг хоёр төрлийн юм байдیں۔ Нэг нь чи ингээд жижигээр эхэлчихээ хэрвээ яг одоо ингээд чиний амьдралд дасгалд зориулсан цаг хугацаа өмнө нь хэд байсан гот байхгүй нэ ойлгээд. За чи тэгвэл өдөрт 1 минутаас эхэл. 1 минут скват хийх ч юм уу, 1 минут дасгал хийгээ чи 7 хоноод хүрээд ир гээд. Тэнгүү заа гэ яг тэрүүгээр яваад 7 хоног ямар ч сан боллоо. Ямар ч сан дасгал гэдэг бодол надад төрдөг болчлоо. Тэгэхээр за чи надад 5 минут болгочих 7 хоногт гэд. Тэгэнгүүт 5 минут би планк хийсэн сунаасан ч юм уу те зүгээр хэвлийн дасгал хийсэн болж гин гэд. Тэгээ ингээ явсаар агаад одоо бүр жимээрээ нэг тамирчны төвшөнд очсон миний мэд хүмүүс байна. Яг адилхан зорилготой мөртлөө нэг эрэгтэй хүн байгаа. Яг хамгийн түрүү бодол орчлоо. Бас дасгал хиймээр байгаа. Тэгээд чи яг адилханаар ингээ багаар эхэлчих чи одоохондоо чамд амьдралч өмнө хизээч энэ орон зай байгаагүй бол орон зай оруулах чи 1 минут л хийчих гэсэн чинь яаж 1 минут наа чинь юу ч болохгүй гэд. Тэгээд хийгээгүй. За тэгвэл чи 7 хоногт ядаж нэг удаа 30 минут л хийчихэд ир. Тэгээд дадлуулах гэж 30 минут тасгал чи юу болтын ямар ч нөлөөгүй гэд. Тэгээ одоо хэрэн тэр энэ бол ингээ нэг 4 жилийн өмнө болсон яриа. Одоо тэгээ яа хийвэндээ байгаа. Тэгэхээр бол би бүр наатан дээр чинь амар бодит жишээгээр бол өстой санал нэгдэж байна. Баталгааж болж байна. Яг үнэн. Нэрээ small steps ялангуяа шинэ зүйл хийж байгаа бол удцсан аль хэзээний би 7 хоногт 3 удаа дасгал хийж байгаа. Тэгтээ нэмээр ингэж байгаа хүмүүс л арай өөрөөр бас байж болно шүү дээ. Тэгтэл нэмгсэн ч гэсэн багаар л нэмж тасгаж. Яа. Гоё юм байна. Тэгтээ би яагаад одоо би дараа би нэг өөрийгөө гинт яагаад орчлоо. Яг нөгөө карьер коучи маань хөтөлбөр эхэлсэн болохоор би шууд хүмүүс рүү хараад байна. Чамаг энийг ярангууд шууд за би энийг яаж клиентууд дээрээ оруулах уу? Яаж би энийг ашиглаж хүмүүсийг ингээд акшн коучинг хийх үү гэдэг миний тархийг тэгж ажиллаад байгаа юм байна. Уг нь эхлэхээс өмнө би өөр дээрээ бодъё гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь ерөөсөө шууд хүмүүс л орж ирээд байгаа. Тэгвэл яг байж болно. Миний яг ингээд нөгөө одоогийн бодлын маань фокус төвлөрөлт яг бусад хүн л байгаа юм байна л. Харин тийм гэхдээ хүмүүстэй харилцах чадвар чинь өөрөө одоо энэ нэг одоо хөгжүүлэх гэдэг чадвар нь болчихж байгаа. Тэгэхээр чинь нөгөө талдаа хүмүүс болчихж байгаа. Тийм байна. Тийм байна. Тийм л юм байна. Гинт харин би сая яг ярьжсанаа тэгээ бодогчлоо. Тэгэхээр заавал энэ чинь юу байж болохгүй. Одоо энэ чадварыг хөгжүүлэх чадвар юу ч хийж болно. Уран хэлтгэлийн чадвар байж болно. Англи хэлний чадвар байж болно. Арилжааны чадвар байж болно. За тэгээд энийхаа дараа фидбек заавал хэрэгтэй. Энэ бол амар чухал юм байна. Тэ. Одоо бүх чадвар дээр адилхан. Одоо би жишээлбэл оройн дээдээ ажиллаж байгаараа оройн дээдэд болмоор байна шүү дээ. Тэхийн тулд байнгын хөгжүүлэлт хэрэгтэй, байнгын сайжруулалт хэрэгтэй. Тэгэхээр би нэг зүйлийг нэг стратегийг туршлаа гэхэд тэрний фидбек буюу юун дээр алдчих юу, юун дээр сайжруулах боломжтой гэдээ байнгын ингэж ухарч очиж юу яах хэрэгтэй юм бэ? Энийг хийх хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй за аяанда болно гэдтэйгээд орхиж болохгүй. Ингээл зүгээр тавтаал хаана алж байгаа мэдгүй алдаа. Хаан жолоогүй юм болох тий. Би тэгсэн би наатан дээр чинь яг миний нэг ер нь бол миний амьдралд харамсал баг байдгүй. Нэг л зүйлийг хэрвээ цаг хугацаа ухраавал энэ төр гэсэн асуулт сухаар би юугаач солихгүй бэ гэдэг. Нэг юм солино. Тэр нь яг энэ коучинг хийснээс хойш би яг фидбек авах байсан. Тэгэл болоод хүмүүс чатаар айгүй хөө тэгэж ажилдаа орлоо баярлаа гэлалаа гэдэг. Би энэ хүний өөрийнх нь хөдөлмөрийг хайчдаг. Гэтэл би фидбекийг хүм болгон тэгж битсэн бичээгүй асууж байсан бол одоо яг бас арай өөр төвшөнд байх боломжтой байгаа хгүй тий. Дээрс нь арай илүү чанаржуулах боломжтой. Тэр бусад хүмүүс дээр ч гэсэндээ ер нь тийм тэрийг би аваагүй. Одооноос бол авч эхэлсэн л тий. Гэхдээ наад чинь бол яг үнэ фидбек байхгүйгээсээ олж бол би шаналсан. Гэхдээ одоо тэрийгэ тавьж өгүүлсэн. Яа, засаад явчих тий. За дараагийнх нь ийм фокустай байх хэрэгтэй мэл. Энэ бас айгүй чухал. Яг хийж байгаа зүйлдээ төвлөрч фокуслж хийн. Нөгөө дөрөвний жишээс шүү дээ. Өөр юм бодож байгаа тэр зүйлийг хийгээд тэгээ хоёроо. Тэгэхээр яг нэг цаг гаргаад тэрэндээ яг төвлөрч байгаа л хийх юм бол яана гэж байна. Үр дүнтэй.
Маш үр дүнтэй. Сайжруулалт буюу одоо тэр сурах байгаа чадварыг нь штэ. Rapidly ингээд өсгөж чадна гэсэн. Тэр яагаад биелэх үү? Номон дээр чи хэлсэн байсангүй юу чи хэлээрэй заяа. Нөгөө 9 хүслийг за яагаад хүн 9 хүслийг бичих ёстой гэхээр бодол цэгцэрдэг. Амьдралын бүх орон зайгаа цэгцэлдэг. Бодол цэгцэрхээр үйлдэл цэгцэрч өгдөг. Тэгээд бодлыг яагаад цэгцлэх ёстой гэхээр сүнснээсээ хүч авах гэж. Одоо санийхаас фокуслаад тэгэхээр ингээд хамаагүй үр дүнтэй. Одоо яг подкаст сонсож байгаа хүмүүс ч гэсэн чи ч гэсэн бодоод үзээрэй заяа. Амьдралд чинь хизээ нэгэн үед яг энийг хийх юм байна ч юм уу нэг ажилдаа ингээд ороод тэрийгэ бүр үргэлжлүүл хийгээд цаг хугацааны мэдрэмжгүй, өлсөх мэдрэмжгүй, ядрах мэдрэмжгүй болж исэн үе байгаа юу? Нэг тэгсэн байдаг шүү дээ. Бүр ингээд зоонд ороод бүр ингээд хит яг төвлөрөөд тэр чинь яг тэр ажлаа дуртайч дургуйч ямар ч гэсэн шууд бодлон цэгцрээ энийг би яг ингэж хийх юм байна гэд бодол цэгцрэх үед хүний махан биеэс одоо ингээл энерги аваад нойр хүрээл ившэгээл хоол ус мус гэл усаа хүртэл мартаж хүн ажил хийдэг ядрахаа мартдаг тэр нь би яг л ингэж байгаа юм байгаа гэд цэгцтэй байгаа үед сүнснээс нүч гараад ирдэг. Тэр үед ингээ хүмүүс адилхан 24 цагтай зарим хүмүүс юм гэл яриад чинь сүнснээсээ тийм суугийг олцсон байгаа. Тийм байна. Яаж яах вэ гэдэг те. Гэхдээ үндс нь бас төвлөрч фокус. Бүрэн төвлөрөөд яг төвлөрөл гэдэг чинь яг бодлон цэгцтэй те яг энийг хийн гэдэг юм хүсэж байгаа юм билээ. За ийм байхна. За тэгээд энэ чаптерт бас дахиж дурдсан юм нь болохоор comfort zone-оос байнга гарах хэрэгтэй гэдэг юм. Хэцүүтэй. Тэгээд comfort zone-оос гарахдаа нөө feedback ашиглана. Not try harder, do try differently. Тэр нь гол санаа юм бэл. Нэг зүйлийг очиод нүдэд авах биш. Арай өөрөөр очиж. Нэг очихдоо нэг өөрөөр, нэг очихдоо нэг өөрөөр гээл явах юм бэл. Миний энэ бас алдаа байгаа. Яг тэгэхээр би хит улаардаг байхгүй фокуслцсан үедээ. Нэг одоо нэг ажиллаж явах үедээ. Тэгээд яага болохгүй байна гээл. Үзээл ерөөсөө болохгүй. Тэгээд буцаж ирээл суунгууд яг адилхан дахиад илүү harder бол байгаа тийм. Уул нь би гэтэл яг нэг жоохон твист хийгээд өөрөөр үзээгөө байхгүй юу? Хүүхдтэй би санийх дээр яг чамааг амар сайн жишээн дээр навж гинт бодогцсон надаа. Нөгөө нэг судран уншиж байгаа чи тэгсэн штэ. Хүүхдтэй ингээд харилцаад нэг аргыг 3 удаа ашиглаад тэр хүүхдтээр нөлөөлөхгүй байвал хүүхдэд асуудал биш өөрийн чинь асуудал байна. Аргаа соль гэд. Тэгээ хүүхдтээр нааг яг ашигладаг байхгүй тий. Унтуулгаал нэг аргаар үзэл яг 3 удаа үзэл өөр үснэ гээл тэмүүцаа гээл аргаа өөрчлөл тэгэл айгүй гоё үр дүнд хүрчдэг. Тэгтээ бас яхаа амьдралын өөр талбар байна тий. Чи ер нь хүүхдтэрээ оройн дэд нь болох тий. Ихтэй ингэж хийх үед хамгийн их тулгардаг бэрхшээл нь сэтгэл зүйн байна л да. Яг л тэгэхээр сэтгэл зүй ороод ирж байгаа болохоор. Тэр үед ч юм бол яг нэг 50 үдчихэж байгаа байхгүй. За энэ болохгүй байна. За хайр хүрээд байгаа шүү дээ хүүхдээ хараад бас. За энэ болохгүй байна. За дараагийнх нь гэдэг. Гэтэл яг бүр ингээд ажил дээр тулаад нэг сэтгэл зүйн жоох ингээ юу өөр юм ороод ирж штэ. Тэгэхээр ингээд ухамсар тархиараа шармаа бодлоо тий. Яг тэрүүгээрээ явуулчих жоох байхгүй. Тийм байна. За тэгээд энэ бүх үйл явцыг энэ бүх зүйлийг явуулж авах хамгийн чухал зүйл нь motivation. Maintain motivation гэж байгаа. Мотивашн сэтэлжүүлэлтээ байнгын өөртөө авч явж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг энэ цикл байгаа шүү дээ. Энэ цикл нэг газараа гацчихад буцаад эргүүлээд ирэх оргонд сэтэлжүүлэлт хамгийн чухал байдаг юм байна. Тэгэхээр сэтэлжүүлэлтийг байнга хийж явах хэрэгтэй. Тэр нь бас аягүй чухал байна гэдэг. Тэрэн дээр гоё юу байна вэ? Сэтэлжүүлэлтэн дээр ингэх хэрэгтэй гэдэг юм. Тэр нь байхгүй тийм. Тэгээ яг нэг талбар нь өөр болохоор. Бас тийм л юм. Тэгэхээр яг нэг тодорхой сэтэлжүүлэлт байхгүй. Сэтэлжүүлэлтийн талаар ном уншиж болно. Яаж сайжруулах уу гэдэг тийм. Одоо санаанд орж байгаа гэвэл хамгийн ихэнд яагаад хэлснээ сана гэдэг. Тэр үл яг үнэн. Яагаад зүгээр ээжсэн юм татуулсан юм шиг энийг анх удаа хэлсэн юм. Тэр чинь бол хангалттай дахиад нэг мотивац болох зүйл байдаг. Хоёр дахь нь би л өөр дээр ашигладаг юм гэвэл бусад хүмүүсээр нөгөө хүний ажил алчихгүй, хүний цаг ингэчихгүй гэдэг учраас бусад хүмүүсээр өөртөө чагт тавьдаг. Би мотивац унах үед өөр одоо Брэсэн бүрээ дээр те заримдаа ингээл гэж бодонгот уянга маань за найзаа за андаа гэж хүрээд ирэнгүүт окей гэж босдог. Тэгэхээр нэг нэгэндээ хүмүүсийн тэр айгуу чухал. Тэгээ гурав дахь нь бас бяцлаглалын төвшөнд. Намайг энэ мотивацийн маань унгаад байгаа зүйл нь юу юм гэж бут хөвчлээ эго сайн тэр шар хөдлөх болохгүй л мэн ашиг гэл бараг хэнийг хохирох гээд байгаа тийм зүйлүүд байдаг. Тэгээд бяцлал хийгээд аяанда бодлоо олонгууд гэл
гэж байна болчих. Энэ гурав надад хамгийн түрүү санаанд орж байна. За зүгээр цэгцлэл явчих өөрөө бодлоо энэ дээр. Миний хувьд тэгэхээр одоо би ер нь ажилтай холбоотой энэ ном уншсан байхгүй. Тэгэнгუთ сүүлийн бараг 4-5 жилийн ажиллаа хийсэн. Тэг яг нэг төвшөнд ирчээд одоо нэг гацсан буюу байгаа байхгүй. Тэгээд ирэнгуут яг нэг ном уншмааргүй санагдаал. Ажилтай холбоотой ингээл янз бүрийн подкаст, YouTube сонсдог байсан байхгүй. Тэгэнгუთ тэднийг сонссон ч гэсэн зүгчний хажуугаар ингээл өнгөрөө. Яг нэг юм дутагдаад гэхдээ мотивац бас хэрэгтэй байгаа мэдж байгаа. Хаанаас гэдэг мэдээгүй. Гэхдээ энэ ном бол айгүй мотивац болсон гэж бодож байна. Money is not enough motivation тий. Зөвхөн орлого олно гэж ажиллахад бол тийш. Яг бас хүний гоё амар гоёор. Тэгээ манай ажил чинь гаднаас нь харахад амар юм spark юм байхгүй юу? Үр дүн sparkling яг ясвэн дээр хамгийн өдөртэй ажил. Тийш. Ер нь бол хамгийн өдөртэй ажил. Гэхдээ хэрвээ пик рүү тэмүүлж байгаа бол хамгийн хэцүү нь хамгийн ийм бил. Одоо нөгөө нэг өсөхгүй зүйлээ заавал хийн ингээл байнгын давтаал. Тэгээд алдаагаа буцаж очиж тэмдэглээ тэн дээрээсээ буцаа засна гэдэг чинь бас амар хэцүү шүү дээ. Стом муухан. Алдсан юм дээр буцаж очно гэсэн үг шүү дээ. Хоёр дахин. Чи тэдэг алдаа үсттэй. Хоёр дахин орчин. Яасан гэж бодож байна. Бот тэгээд. Тэгээд сэтгэл зүй орж ирнэ тэрийгэ засна гэдэг. За хоёр дахь chapter руу оръё. За. Тэр нь болохоор harnessing adaptability гэж байна. Тэгэхээр adaptability чинь дасан зохицохыг олж авах гэсэн үг байхгүй тий. Дасан зохицохыг олж авах гэсэн үг. Энэ дээр болохоор жишээ нь юу байсан бэ гэхээр нөгөө bent twig effect гэж байна. За. Зүгээр нэг fancy нэр өгсөн цай. Тэр нь юу вэ гэхээр өмнө хоёлоо нэг ярьжсэн шүү дээ. Think and Grow Rich дээр байсан баха та. Нэг зүйлийг дадал болгоод өнөөдөр өөрчилчихэд 10 жилийн дараа тэр одоо өөрчлөгдсөн далийн тий. Чиглэл жоохон чиглэлийн өөрчлөлт 10 жилийн дараа бүр асар өндөр болчихно. Тийм. Гэдэг яг тэрэн шиг одоо хүүхдүүдийг нас бага үед нь тэр чадварыг суулгачих юм бол том болохдоо бүр одоо том болсноос нь хөгжүүлснээс хамаагүй өндөр байна. Тэгээд жижигхэн эффортор гэсэн үг. Жижигхэн одоо юугаар. Тэгэхээр тэрийг бас юу яах багаас нь хүүхдүүдийн юм тархийг тийм юмд дасгуул бас зүгээр гэсэн байлээ. Тэгээд ихэнх хүүхдүүдийг одоо нэг олимпийн аврах ч юм уу тиймэрхүү юм бэлтгэхдээ чадварыг нь багаас нь бас бэлтдэг нэмтэй холбоотой юм байна. Тийм байна. За дараагийн нэг санаа нь энэ дээр юу байсан бэ гэхээр нэг чадварыг ингээ эзэмсэж штэ. Хүүхэд юм уу эсвэл том хүн. Тэгэх юм бол регрессээрээ бусад талбарт аплай хийх боломж асар өндөр. Тэр бас одоо нөгөө 9 өсөл гэдэг байгаа. Бусад юмнууд дээр ингээ дабл эффект үүсэж боломжтой байгаа. Яг нэг юмыг ойлгочихсон нэг зүйлийнхаа мөн чанарыг хүн ойлгоцсон. Тим хүнтэй ажиллахад амар байдаг хөө. Одоо буцаал коучинг талаас харахад ярилцлаганд орох гэж ингээл сандралтай хүн байж ин тэнгууд. Тэгтээ шатраараа надад цолмолтой ч юм уу. Тэгвэл за чи ярилцлага шатар гэд бодчих. Энэ ярилцлаганд би ингээд заавал юу тэнцмээр байна гэхийн оронд за энэ компани дээр ноён нь хийн, хүүн хийн. Би юу нөх ингэдгээ анзаараад үз. Тэг хин гол бэрсэн байгаа даа. Тэ бэрсэн морьтой илүү холбогддог юм байна уу? Тэмээтэй илүү холбогддог юм байна уу? Тэрэгтэй холбогддог юм байна уу гэж анзаар. Тэргээд ийм юм ярангууд тэр хүн ингээд шууд сэргээл тгийм ийгээл. Тэгээд надаа чиний өгөх гэрээний даалгавар бол өнөөдөр очсон ярилцлагын бэрсэн хэм байв, хаана нь хэм байв, тэр нь хэм байв гэд. Яг шатрын мөн чанар мэддэг хүнтэй ярангууд заа гэж очоо. Тэгээд тэрэнд юу ачдаг, тэнцчдэг. Яа тэгвэл тэр хүнээс юм desperate мэдрэмж нөө frequency-г л өөр болох гэдэг чинь. Айгүй өөртөө буцаад анзаарсан. Тэ энэ нь яг хин, энэ нь хин юу хэлж ийн мэлжинд анзаараад тийм хүн айгүй гой present байгаа хүнийг уусаа компаниуд авдаг. Тэгэхээр ингэж юу ахаар яг нэг зүйлийн мөн чанарыг ойлгоцсон дараагийн өөр юмнууд руугаа ингээд орж болж байгаа байхгүй. Одоо яг йог хийдэг хүмүүстэй бол би яг йогийн талаас нь тэ ингээд амьдрал дээр болж байгаа. Йогийн тэнцвэр ийм байдаг үстэй, өдөр болгон өөрөөдөө үстэй. Тэгэхээр амьдрал чинь юм шүү гээл тэ. Сагсан дээр ч одоо би наагитай ярихаараа дандаа өмнө сакс тоглодог байсан болохоор. Гэтэ би нөгөө саксынхаа мөн чанарыг өөр яг мэдэхгүй. Тэгээд сакстай холбох гэж үзээл. Тэгээд ингээ бусад юм руу яг холбогдоод байж болт юм байна тий. Би гэхдээ саксан дээр ингэж бодсон. Миний бол зүгээр оруулсан цаг багцсан. Нэг чадварын юу яг жоохон чадвар байгаа. Би багада яадаг гэсэн бэ гэхээр ганцаараа бөмбөг шидэн. Гэхдээ шидэхдээ яг за яг ингээд эрхчүүл яах вэ? Ингээд залуул яах вэ? Энд хүн байгаа гэж төсөөлж тэгж явдаг гэсэн байхгүй. Төсөөлөл тэр нөгөө deliberate practice юм шүү дээ. Гэхдээ тэрийг нэг удаан хийгээгүй. Тэгээ орхицсан. Тэгээ угаасаа дасгалжуулагч моловч байхгүй шүү дээ. Тэрэн дээр бол тэгсэн. За дараагийн нэг санаа байсан. Тэр нь болохоор comfort zone-оос хүн ингэдэм байл та comfort zone-оос хит гарахгүйгээр
чадвараа сайжруулад тэгэл буцаал комфорт руугаа ороод ингээл жоохон ихсгээл ингээл яваад байт юм байна л да. Энэ нь юу гэж энэ нь чадварыг тийм сайн хөгжүүлдэг гинэ. За. За яагаад вэ гэхээр fixed potential буюу одоо нэг тогтсон миний нэг лимит гэж байгаа шүү дээ. Тэр потенциал дээр аваачаал зогсоочдөг. За энэс цааш би явахгүй юм байна. Тааз туллаа. Энэс цааш тухтай байдлаа жижигхэнээр өөрчилж байгаа нь болохгүй гэсэн үг. Тэгэхээр яах вэ гингууд комфорт зоноосоо бүр хальж илүү гарах хэрэгтэй. Хэрвээ тэх юм бол биш үү? Тэр үед яах вэ гэхээр би тарих хоёроо тэр хальсан юм дээр өөрөө зогцохыг шаарддаг гинэ бүр. Survival instinct дээр тий амьд үлдэх шаардлагаараа тийм тий. Шаардаад ирэхээр тэр fixed potential биш тэр potential-а би өөрөө бүтээдэг юм. Одоо тэр нөгөө нэг тааз биш таазаас бүр дээшээ гараа авчих тий. Тэгэхээр халитын дээшээ гараа авсан үед би тэн дээр өөрөө зогцохоос аргагүй. Миний тарих бие хоёроо нэг нь тийшээ оруулаад явчихсан яах юм те. Гэтэ одоо тэр чиний хувьд трейд дээр юу? Энэ болохоор юу юм бэ лээ? Fixed potential болохоор уламжлалт арга юм билээ. Уламжлалтаар ингээд багаар ингээд жоохон комфорт зоноос нь жоохон гаргаал яваад байдаг. Тэгж жагаад нэг газар очиод тулчт юм байна. Тэгээ тэрнээс цааш гарахгүй. Тэгээ өмнөх арилжаан дээр хийвэл биш үү? Сая багаар гээд яриад байсан ш тэрний юу байсан юм? Чи багаар өөрчлөлт хийх гээд нэг багаар ингээд жижиг алхмаар урт хугацааны зорилгодоо нийцэх гэсэн шүү дээ. Энэ бол чинь комфорт зон шүү дээ. Комфорт зон чинь болохоор тухтай байдлаасаа гарах шүү дээ. Тэр чинь нөгөөх нь болохоор зүгээр нэг хөгжүүлэлтийн арга байна. Тийм ээ. Энэ болохоор тухтай зай одоо орон зайнаасаа гарах гэсэн үг шүү дээ. Тийм байна. Энэ арилжаан дээр юу вэ гэхээр size юм байж болдог. Size юм буюу одоо миний нэг орж байгаа хэмжээ. Тийм байна. Энэ хэмжээ өөрчлөгдөд миний нөгөө ингээл тухгүй болоод эвгүй болоод би юмээ хацаагаал босцуугаал ингэдэг байхгүй. Тэгэхээр энийг хэрвээ би яг потенциалаа нэмэх юм бол энэ сайзаа өөрчлөх тийм юм руу хөтлөнө гэсэн үг байхгүй. Тухгүй байдал руугаа өөрийгөө оруулна гэсэн. Өөрийгөө нэг тийш ажил хайчих нь шүү дээ. Тий. Эсвэл өөр зүйлэж болж байна. Би ингээд сайжрахгүй нэг зүйл дээр ингээд майнд манд гаццсан байгаагаал шинэ арга туршихгүй ч юм уу. Тэгэх юм бол шинэ арга туршаад журналаа хийгээд энэ комфорт зоно эвдэх хэрэгтэй юм байна. Тийм байна. Тийм ээ. Шинэ арга нь тэр тухтай байдал нь гэхдээ нөө багаар гээд байгаа. За журналаа бичээ. За анхаар атхыг амьсгалаа гээд хийж жижигхэн алхмууд юм байна тий. Окей. Одоо нөгөө нэг зах зээл чинь өөрөө өөрчлөгдөж байгаа шүү дээ. Хувьсан өөрчлөгдөж байгаа. Тэнгуут миний ашиглаж байгаа зүйл ч гэсэн хувьсан өөрчлөгдөх шаардлагатай. Тэгэхэд би тэрэндээ дасан зохицох чадваргүйгээр тэр хуучнаа үзээл ингээд эмчнээ байгаад ах юм бол угаасаа арчигдал гарна. Тийм болохоор тэрнтэйгээ хамт явах хэрэгтэй. Ер нь бас ийм л болчих штэ яг нөгөө ингээд амар үгээр илэрхийлээ гаргахаар ингээд тухтай би баймаар байна. Гэтэ ингээд тухтай байгаа одоо тухгүй байх тэр мэдрэмжийг өөрөөсөө би юм гаргамааргүй байна. Гэтэ би нэмж авмаар байна. Тэгэл байгаа гэсэн штэ. Ойл ялах өөрөөсөө гаргахгүйгээр би авмаар байна гэх. Тэгэхээр яг гарахтаа бүр ингээд сайн гарах хэрэгтэй юм шиг байна. Окей. За энэ чаптер бол ийм талаар байсан. Дасан зохицох гэдэг. Тийм байна. За дараагийнх нь болохоор mental representation гэж байна. Бодолтой төсөөлөх. Тийм бодолтой ухамсартаа төсөөлөх гэсэн үг. За энэ нь болохоор ерөнхий idea нь болохоор иймэрхүү. Төсөөл хийж байгаа зүйлээ төсөөлнө. Би яг ийм гэдэг одоо арилжаан дээр чинь бид нэр коуч манд гэдэг байхгүй. Төсөөлөл хий. Яг тэрэн дээр би яг ийм хэмжээтэйгээр яг ийм стратеги ажиллаад би одоо орох гэж байна. Тэрийгээ төсөөл. Manifestation вэ шүү дээ ер нь нөгөө талаа. Ер нь бол яг тийм. Гэтэ ер нь ийм байгаа тий. Одоо хоёлаа ингээд зөндөө олон ингээд ном уншаал, энэ тэндийг сонсоол ингэхээр яг хорвоо дээр байдаг бүх зүйл байдгаараа л байж байгаа. Тий бүх ингээд бүх юм яг available. Гэхдээ ном болгон энэ аваад энэ өнцгөөс нь энэ аваад энэ өнцгөөс нь тэгээ ийм нэр өгнө гэдэг. Тийм л юм болчиход байгаа тий. Харин яг ингээд энэ тэндээс ингээд нөгөө miss piece гэдэг шиг тий. Энэ тэндээс эвлүүлэл тавьчихсан. Тэгэл нэг л юмны талаар арай жоохон нөгөө юу сүнслэг болоод ирэхээр manifest хийгээ зүгээр бодлын хүчээр өөртөө аваад ирнэ гэл тий. Тэнгууд одоо энэ яг нөгөө бүрэн судалгаа яг хүмүүсийн бодит эмпирик судалгаан дээр хийсэн ном учраас mental гэдэг үг орж ирж байна тий. Арай жоохон юуны academic scientific үг. Тэгээ representation гэдэг арай жоохон бас тийм альбаны үг оруулж ирж байгаа байхгүй. Тэгээ яг үндэ адилхан same shit manifest хийж байгаа юм байна. Тий. Тэгэл нөгөө нэг юу одоо яг гисэн хүслийнхэн зөвхөн нэг хэсэг эзэн эрхийн хүслийн тэр чадварыг нь яаж тэрэнд нь хүрэх үү гэдэг тал арах ном байгаа даахгүй тий. Гэхдээ бас өөр нэрээр сонсох гоё байна. Яг тэгвэл заримдаа ин манифест гингууд
ингээл тэгвэл би одоо тий өөрийнхөө frequency одоо долгионо ямар байгаа илээ яах вэ бодол модал гээл бүүн яваад ингээд арай юм дарамт үүсээд идэг тий айгу ихээр mental representation гэдэг үгнээс хамаагүй ихээр хэрэглээд байгаа manifestation гэдэг нь тэгээд яг наад үгээ чи сонсон чинь надад нэг тийм дарамтын мань аваа ичж байгаа юм шиг зүгээр л төсөөлөгдхий. Тэгээд яг багада би нөгөө усан сэлж явахдаа амьсгал авч чадахгүй байхгүй ингээд өврөөр сэлэхтэй. Тэгээд би шүн унтахдаа яг ингээд өврөөр сэлж нэг YouTube үзсэн. Тэнгуудаа тэрийгээ яг дуурайгаалаа гар ингээд одоо гуяар шүргээд ингээд дэшээ авч ийн энэ үед нь би ингээд амьсгал авч ийн ингээд төсөөлж байгаа. Тэгээд нэг 2 3 хоногийн дараа бассейнд очихдоо хийж үзээ. Тэгэл тэрнээс хойш би амьсгалаа сурчижсэн байхгүй. Тэгэхээр тэр бол бас нэг төрлийн төсөөлөл яа манифест хийсэн байх нөгөө талаар тархиа хөдөлгөөнөө удирдсан байна тархиараа тий. Тэгээд баг одоо надад тэр л бодогч би тэгээд хэдэн наснаа сэлж сурсан гэхээр 14 15 наснаа. Тэрнээс хойш надад ингээд хэлэх жишээ алга байна шүү дээ. Тийм байна. Эсвэл ийм байж магадгүй. Манифест нь болохоор үр дүнгийн зөвхөн төсөөлөл бодоод байж магадгүй. Mental representation болохоор яг хийж байгаа үйлдэлээ өөрөөсөө гаргах юмаа ч бодоод байна тий. Наа ч бол илүү зүгээр юм шүү дээ. Тэгэхээр заавал нөгөө нэг үр дүнгийн холын юмын шууд төсөөлөх нь манифест болоод дунд нь жижиг ингээд үйлдэл хийж байгаагаа төсөөлөх нь mental representation. Тийм байна. Тийм байна шүү дээ. Тэгжээж нөгөө чадвар нь өөрөө хөгжиж байгаа. Тийм ээ чадвар яриад байгаа шүү дээ чинь үр дүн. Тэр үр дүн бол нэг чухал шүү. Чадрын л яриад байгаа. Чадвар авсан хаад үр дүн нь өөрөө тогтно гэдэг байгаа. Манифест нь болохоор би энэ үр дүн хүсэж чинь яаж нь хамаагүй. Тэнгуут яаж нэгэн гут mental representation жижиг болчихж байгаа байхгүй тийм. Гоё. Ингээд гэхдээ ийм хоорондоо ярилцах гоё юм тий. Одоо ганцаараа энэ номыг бодвол ганцаараа бодвол ингээд саяныхаараа бодож чинь. Тэг ингээд хамт ярилцах. Тэгээс гаргаж ирэхгүйс дөнгөж сая л бодлоо шүү дээ. За дараагийн chapter. The gold standard гэж юм. За энэ chapter дээр юу байсан бэ гэхээр deliberate practice гэж байгаа тий түрүүний ярьсан. Тэр нь болохоор purposeful practice гэж байгаа. Зорилготой давталт. Энэ хоёр адилхан биш юм аа. За. Хоёр зүйлээр ялгаатай гэж. Эхнийх нь болохоор энэ хөгжүүлэх байгаа чадвар маань тухайн салбартаа юм уу талбартаа аль хэдийн хөгжсөн. Оройн дэд болцсон гэсэн үг. Хоёр дахь нь энэ одоо энэ deliberate practice хийж байгаа тэр талбар маань бас мэрэгжлийн төвчний одоо коуч юм уу багштай. Тэгээ тэднэр нь аль хэдийн тэр одоо тэр суралцж байгаа хүмүүсийн оройн дэд болоход нь туслах тийм structure бүтцтэй болцсон тийм талбар байх хэрэгтэй. Ийм хоёр. Тэгжиж deliberate practice бол. Яг шинээр турч байгаа юм шүү дээ. Одоо миний 9 өслөх бол байхгүй юм шүү дээ. Байж болно. За тэгэхээр хоёр зүйл гэж байгаа байхгүй. Тэгэхээр чин бүр дээр байж болохгүй гэсэн үг. Тийм байна. За жишээлбэл Генесийн номны сонин амжилт тогтоосон байдаг шүү дээ. Ягаад тэгэхээр тэд нар аль хэдийн тэр нөгөө нэг ингээд өрсөлдөөнтэй юм хөгжсөн талбар биш зүйл дээр амжилт тогтоосон байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээр deliberate practice-ийг нэг ашиглаад байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр заавал одоо тэр нөгөө нэг чадварыг хөгжүүлэхийн тулд тэнцээ мэрэгжлийн хүмүүс авах хэрэгтэй. Мэрэгжлийн хүмүүс одоо олимпийн бол тэр чигээрээ перформанс шүү дээ. Бизнесийн талбар ч яж болно. Одоо энэ банк санхүү ч юм уу, арилжаач ч юм уу, коуч ч юм уу тийм байх хэрэгтэй. Тийм байна. Тэгээ хоёр дахь нь энийг яг тухайлсан ийм мэрэгсэн хүмүүсийн багш нар нь байх хэрэгтэй. Багш нар гэдэг нь ментор нь, коуч нь байх хэрэгтэй. Тэгжиж deliberate practice болох юм байна. Яг нөгөө юута purposeful practice гэдэг байна шүү дээ. Тэрнээс ялгаж байгаа тал нь. Нөгөөх нь purposeful нь болохоор тийм хүмүүс байхгүйсэн ч гэсэн яг өөрөө зорилго тавиад өөрийгөө боломжтой гэсэн үг. Тийм байна. Окей. Тэгэхээр бас нөгөө нэг юунаас нь одоо нөгөө би юун дээр алдав гэдгийг мэдэхгүй ч болно шүү дээ. Тийм. Тэгэхээр заавал багш юм уу коуч хэрэгтэй байхгүй. Хүн болгоно коуч яг хэрэг байна. Яг хэрэгтэй. Тэгээд би нэг зүйлийг ингээд акшн дээр ингээд гацчих шүү дээ. Түлхэх хүн хэрэгтэй. Тийм. Тэгээд тэр хүн нь одоо энэ дээр байгаа заяа. Хүүхдээс ингээд бэлдээд явж байгаа тэр нь одоо deliberate practice байж болно гэж байгаа байхгүй. Тэгээ яаж болох вэ гэхээр эхлээд хүүхдийн одоо нэг 5 настай ч юм хүүхд төсөөлч заяа. Тэр хүүхд нэг бөмбөг шидэд сурах гэж байгаа. Тэнгуут аавтайгаа юм ээжтэйгээ тоглоно. Тэгээд шидэд оруулчихна аав нь. Тэнгуут тэр хүүхдийн хувьд аав нь тэр хүний багш нь болчихж байгаа. Тий. Тэгээд тэр хүний хувьд болохоор одоо аавтайгаа адилхан хэмжээний чадварыг эзэмших нь бүр ингээд оройн дэд болчихж байгаа. Тийм байна. Тэгэхээр заавал тийм амар бас байх албагүй. Ийм өөрөөс нь жоохон л ахиур байх болно. За дараа нь ингээ явсаар агаад хүүхд мэдээж хөгжин штэ. Тэгээд ирэхээрээ
аалтаа адилхан болчихно. Тэнгууд аавын хэрэгцээ байхгүй болгонгод одоо яах вэ гэд дараагийн коуч руу бодох. Тэгээ дараагийн коуч руу орохоор сургуулийн ч юм уу тийм сургуулийн сургуулийн юм уу сургууль аймгийн ч юм уу тэр багш дээр очино. Тэр багш дээр ихээр нэг төвшөнд ирээд цаашаа хөгжих ойлоод ирнэ. Лиг рүү явна. Лигийн дээшээгээ дэлхий рүү ч юм NBA рүү ч юм ингэ яв. Тэгэхээр нөгөө нэг бас өмнө байдаг шүү дээ. 10% better энэ зарчмаар. Манай Мелиса байнга ярьдаг. Ерөөсөө 10% better хүн хин нэгний хувьд ерөөсөө 10 өөрөөс нь 10%-аар л илүү байвал хамгийн төгс багш нь болж чадна гэж дандаа ярьдаг. Тэрнээс яг саяны хүүхдүүдтэй бөмбөг шилж сурч байгаа хүүхд ихний ээлжиндээ бүр Монгол улсын ч юм за дэлхийн лигийн ч юм уу NBA-ийн коучлуулах юм нь шаардлага байхгүй. Аав нь баг хамгийн бест нь болчиход байгаа тий. Харин энэ дээр бас яг хүмүүсийн ерөнхий тийм юу байдаг л та. Би нэг юм сурах гэж байгаа бол одоо хорвоогийн хамгийн шилдэг багшаар нь заалгана гэдэг ч юм уу. Тэгэхээр дис дараатай байвал илүү ихтэй юм байна л та. Тий. Тэгэхээр оптимал юм байна. За энэ нь бол deliberate practice. Тэгээ бусад юмнууд нь болохоор адилхан. Юу та нөгөө нэг өмнө нь дурдсан шүү дээ. Нэг focused байна, feedbackтай байна гэдэг. Тэдний нь бол нөгөө нэг зорилготойгоор одоо энэ давталт хийх. Тэр нь бол адилхан deliberate practice нь. Энд дээр гэхдээ юу санаанд орж байна? Яаж юм? Дүгнүүлөө. Тий. За ямар ч шүүлтүргүүгээр яг одоо л төрж байгаа бодлоо хэлье. Дараа нь бодоход өөгүй байсан байна гэж бодогдож магадгүй. Гэхдээ анх удаа л яг энэ сэдвээр ярьж байгаа учраас хамгийн түрүүнд юу бодогдож байна. Би ямар нэг зүйлийн би оройн дэд болно гэж бодхоо би болцсон юм байна. Өөр дээрээ. Ханаад байгаа юм байна одоо байдалтай. Коучинг курс эхэлсэн гэсэн би яг нэг 10-аас 15 хүнтэй энтертэйгээ би ингээл яг ажиллана. Яг мэдээж уртын зорилго байгаа ч гэсэн би яг энүүгээрээ бүр ингээд оройн дэд хамгийн дэд пик болно гэдэг тийм зорилго юу ямар ч зүйл дээр би тавихгүй байгаа юм байна. Йогийн багш хийж байгаа. Йогийн багш дээр ч гэсэн яг тухайн хүнд хэрэгтэй мэдрэмж, хэрэгтэй зүйлийг би энэ өдөр өгнө гэж байгаас биш би Сиднейгийн хамгийн шилдэг йогийн багш болно ч юм уу тий. Австралийн, дэлхийн ч юм уу. Тэгэж бол би ер нь бодохгүй байгаа юм байна. Гэхдээ яг энэ дээр одоохондоо би бас дүн өгмөрг байна. Бодохгүй байгаа нь сайн байна, бодохгүй байгаа нь муу байна биш. Ямар ч гэсэн л ихний ээлжинд би надад бол ийм бодол юу байхгүй юм байна гэдгийг мэдлээ. Тэгээ энэ бол цаашаа хуухах хэрэгтэй юм байна. Хоёр дахь нь бас тэгж бодмоор ч юм шиг санагдлаа. Яагаад гэвэл яаж гэдгийг нь яриад байгаа болохоор яг эднэрийн дагуу бас ингэж болгоул зүгээр юм байна. Нэрээ миний потенциал аль хүртэл байж болох вэ гэдгийг харуул бас аюу гой санагдаж байна. Гурав дахь нь одоо яг манай хүүхэд нэг ой дөнгөж гарч байгаа. Одоо бол ер нь ингээл ажиглал хамт тоглох яг ээж аав нь өөртөө коуч үе дээрээ байна. Тэгэхээр дараагийнх нь үед хүүхдээ маш сайн анзаарж агаад бас цаанаасаа өгөгдөл гэж байгаа шүү дээ. Тэрэн дээр нь оройн дэд болох суурийг нь ээж аав нь тавьж өгвөл жоохон хүүхдийг нөө багаас эхлэх ёстой гэсэн. Одоо би ингээ хичнээн хүсвч жоохон хүүхдэл өөрөө шийдвэрээ гаргах боломжгүй. Тэгэхээр хүүхдийнхээ өмнөөс яг хэрэгтэй шийдвэрийг маш гоё ухамсартайгаар бодож гаргаж өгөөд тэгээд яг энэ зүйлийг багаас нь тархинд нь хилчүүл чи нэг зүйл том зүйл хүсгэд жижиг алхмаар очдөг юм аа гэдгийг хүүхдэд ээлж өгөөл те. Дээрс нэгээ чи төсөөлөд ингээд үзээрэй. Инээс илүү чиний бодож байгаагаас илүү юм байж болд юм аа гэдэг юм гоё. Яг тэр хүүхдээ одоо савыг бэлдээд өгөх юм бол бусад гоё юмнууд нь ирж болох юм байна гэдэг ийм гурван зүйл хамгийн түрүүнд бодогдлоо. Тэгээ дөрөв дэх нэг юм чи. Одоо ингээд ямар ч сэдвээр юу ч ярьсан гэсэн яг 9 хүсэл рүү бууж орж ирж болоод байна. Тэрэндээ би бас маш баяртай байна. Яагаад гэвэл нөө хүмүүсийн 9 хүслээ биччих юм бол ер нь амьдралын чинь бүх хэсгийг бараг л коверлж байгаа тий. Юу ачиж байгаа, хамруулж байгаа гэж бодоод байгаа. Тэр маань үл яг бас үнэн л байгаа дээ. Тэгэхээр 9 хүслээрээ яг цэгцэлгээний дундуура энэ ном бол цэгцэлгээний яг нэг хэсэг дээр нь очиж суух ч юм уу тий. Atomic Habit байлаа гэхэд илүү эрүүл энхийн хүсэл дээр очиж суух, дэмжих ном ч юм уу. Тиймэрхүү энэ төр байж болох юм байна гэдэг дүгнэлт хийлээ. Чи юу гэж дүгнэв? Яг зөв би болохоор ингэж бодсон. Deliberate practice гэж амар ном дээр яриалсан. Дөнгөж уншиж эхлэхээс өмнө бараг миний хийдэг юм бахтаа гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь ер нь бол хийх чадвар дээрээ дандаа тэр нөгөө нэг зорилготойгоор үйлдэл хийх гэдэг purposeful practice гэдгийг purposeful practice-ийг хийгээд байсан байлээ. Өөрөө өөрийгөө дасгалжуулах. Одоо манай талбарт гингууд минийх чинь одоо санхүү
хөрөнгө оруулалтын чиглэлийг болж штэ тий. Тэнгуут аль хэдийн хөгжсөн зүйл байгаад байгаа байхгүй юу? Тэнгуут retail trader-үүд гэж байгаа. Тэр нь болохоор нөгөө хуваараа хийж байгаа хүмүүс гэсэн үг штэ. Нэг төвшин дээр гацна. Яагаад тэгэхээр хэрвээ deliberate practice-ийг хийх юм бол заавал өөрийнхөө comfort zone-оо эвдээд тэгээд тэр үе одоо тэр ментор аваад юм уу коуч аваад тэрийг өөрийнхөө дараагийн түвшин рүү явах хэрэгтэй. Тийм байна. Тийм байна. Тэгэхээр заавал бас тийм хүн авах хэрэгтэй байт юм байна гэдгийг бас эндээс ойлгож авсан. Одоо ч гэсэн би уул нь аваад явж байгаа л да тийм ментортай байгаа, коучтой байна, сэтгэл зүйн коучтой байна. Зүгээр яг арга стратеги талж авч байгаа ментор байна манай ажил, манай компани. Тэгэхээр бас цаашаа хөгжих боломжтой юм байна л гэж бодоод байгаа. Тийм байна. Тэгээд наагийн яг энэ deliberate practice-ийн purposeful practice-ийг нэлээн ингэж юу гэж яриадсан байхгүй. Акцент өгч яриадсан байхгүй. Надад болохоор тэр нэг нөх амар утгатай биш. Гэтэл тийм байна. Үнэхээр deliberate буюу энэ салбар чинь хөгжсөн. Ингээд цэг одоо очиж болох юм стейшнүүд байж хахад яагаад чи ганцаараа энэ бүхнийг яг шинээр ингээд туулж байгаа юм шиг шинээр ингээд зам гаргаж байгаа юм шиг явна гэж цаг хугацаа энерги зарцуулаад гэдэг асуулт гарч ирж байгаа юм шүү дээ. Би ерөөсөө тэр талаас хараагүй. Гэтэ энийг яасан чинь юу санаад орчлаа. Жохон бахад гэрээсээ гараад сургууль ороод гэрээн би саналаа гэдэг л. Сургуулаасаа сум ороод сургуулаа би саналаа, сумаасаа аймаг ороод сумаа би саналаа гэдэг. Тэр юм шүү. Аймагаас хот ороод аймагаа би саналаа. Жижиг стейшнэр. Юунаас юу ороод тийм их дэлхийгээ бүтнээрийн саналаа гэдэг нэвшүүлэг байж цээжилжсэн үгүй. Өө цээжилжлээсэн даа марцсан л. Марцсан. Баг нэгвэр ингээ уушх хүчиг дээр илүү байдаг шиг санагдаад байгаа юм. Тэг би энэ ч одоо ямар амар сандаг хөвгтэй гэдэг тухай дээр бодож байгаа. Чайгу философик шүлэг байсан юм шүү. Тийм ээ. Тийм ээ. Тэ. Бас тэр чин цаана амьдралын deliberate-ly яваад байна шүү дээ. За. Very nice. Маш их баярлалаа. Ингээд нэг ном унших юг. Уучлан цаашаа чаптер байгаа шүү дээ. Оо яна тийм үү уучлаарай. Одоо заяа дөрөв дээр явж байгаа цаашаа. Тэгээд юу дүгнэлт надаас чаптер. Үгүй зүгээр би энэ одоо өнөө хүртэл юу ойлгоо гэж асуусан. Гэтэ ерөнхийдөө бол чаптер 4 чаптер энэ хүртэлх чаптер бол хамгийн чухал юм байлээ. Ингээд чи зүгээр юу агаад авчаач. Дурдаал авчаач. Дурдаал авчтэй. Тэгээд дараагийн чаптерууд нь ерөнхийдөө юу авах вэ гэхээр нэг 3 юм байгаа заяа. За. Тэр 3 нь болохоор энэ одоо энэ домог мит гэдэг чи юу лээ? Явгаа яриа. Тийм. Энийг ницаадаг гэж байгаа байхгүй юу? 3 шиг юм ницаадаг. Тэр нь болохоор нэгтгэх нь юу вэ гэхээр хүн бүр одоо нөгөө нэг өөрийн гендээ суусан тийм авьяаста төрдөг. Энийг ницаадаг. Тэр итгэлийг ницаадаг гэж байгаа. Эхний ницаалт нь. Итгэл бас хүнд өөртөө итгэлтэй байхгүй гэж. Би угаасаа чадваргүй төрөлхийн манай удамд урлагийн хүн байхгүй би дуучин болохгүй гэдэг байгаа хүнийг гүчи болно. Энэ дууны салбар чинь deliberately юм маш тодорхой болсон гэдэг гоё урам өгч байгаа юм байна. За хоёр дахь ницаадаг зүйл нь юу вэ гэхээр хэрвээ нэг зүйлийг урт хугацаанд хангалттай урт хугацаанд хийсэн бол чи сайжна гэсэн үг биш. Яг цаг хугацаа тэр чигээрээ яг юу. Тэгэхээр энэ нөгөө юуг ницааж байгаа? 10,000 цагийг ницааж байгаа. Тийм байна. Зүгээр л үр дүнгүй ингээл нэг зүйлийг сайжрахгүйгээр 10,000 удаа хийхэд нэг төвшөнд ирээл гацсан. Тэгтээ тэрнээс дэшиг явах. Махан биеийн нөгөө muscle memory, махан биеийн булчингийн л цээжлэлт болохоос биш тархины оюуны төвшөнд явахгүй. Махан бие чинь бидний хамгийн болох хамгийн удаан хамгийн жоохон юу чадвар шүү дээ. За 3 дахь ницааж байгаа зүйл нь юу вэ гэхээр хэрвээ одоо нөгөө нэг effort буюу хичээл зүтгэл гаргаж байгаа болвол энэ дээр өөрчлөлт сайжруулалт явагдана гэдгийг ницааж байгаа. Ницаагаад байгаа юм. Би л амнан энэ гэж байжсэн чинь. Яа гинэ. Тэгэхээр хичээж л байгаа бол өөдлөн гэсэн үг биш. Тий. Яагаад энэ нөгөө нэг юу аахгүй hard enough гэдэг юм. Тийм байна. Одоо яг өгүүлбэр нь бас ингэж байгаа байхгүй. All it takes to improve is effort. If you just try hard enough, you'll get better. Энийг ницаач. Энэ бол худлаа. Тэгэхээр try differently гэж бол тий. Одоо нөгөө нэг хүмүүс яриад байдаг шүү дээ. Not try hard, smarter хийгээл тий. Worker Тэгтээ холион бантаа. Хилэн гоцоод. Гэтэ наад чинь нэрэл яг үний юм байна. Миний мэдих нэг клиент байгаа. Би бүр ингээд
залбиралтаа оруулдаг. Залбирлан чашиг юунда одоо бясалгал manifestation дээр ингээд оруулдаг. Тэр хүний энэ ингээд бүтээсэ гэж ингээд өмнөөс нь бүр амар хүсдэг. А би хүсгээс гадна тэр хүн маш их хөдөлмөрлөдөг. Хүсэж байгаа зүйлүүдээ бүр ингээд бүгдийг яг юу хүсэж байгаагаа маш тодорхой, маш сайн судалгаа хийдэг, үйлдэлүүдээ хийдэг, дэмий цаг огт өнгөрөөдөггүй. Тэгээд байхад хүссэн үр дүнгууд нь ирэхгүй байгаа. Тэгээд сүүлдээ одоо миний яг хэлж байгаа нь юу л болов болог гэдэг үгийг 7 хоног өөртөө хэл. Хитрхи бас ингээд нөгөө юу хатсан нөгөө хаагдмал өөрийгөө барайл. Яг энэ л болохгүй л өстой болохгүй. Гэхдээ наа чи болохгүй л яа тийм гэдэг тэгэхээр яагчгүй гэхдээ би тэгж бодмооргүй байна. Тэгээ яг тэрүүгээр ингээд яваад байгаа. Гэтэл яг одооний хийж байгаа үнэхээр хичээж байгаа бүр ингээд миний мэдих хамгийн хичээл зүтгэлтэй хүмүүсийн нэг мөн гэвч гаргаж байгаа хичээл зүтгэлтэй таарсан үр дүн нэрэхгүй ингээд дараагийн нэмэлт chaos дараагийн нэмэлт юмнууд нэрэд байгаа. Тэгээ би нөгөө илүү одоо spiritual талаас харахтаа юу агаад байна. Чи ингээд frequency долгионыхаа талаар хаагаад байна. Жохон ингээд desperate те. Энэ л болохгүй гэдэг чи ингээд тавьж явуулахын тулд би юу л болов болог яасан ч ядаа гэдэг тийм өгнүүдийг ингээд оруулсан чи өстой өөртөө нэг ч хэлж үзээгүй үг байна. Айгуу шинэ үг байна гэд. Гэтэ ингээд баг багаар одоо нөө зөөлрөд явж байгаа гэсэн юм байна. Тэгэхээр тэрэн дээр яг тэрэн шиг нэрэл би хичээж байгаа гэдэг нь үр дүнд хүрнэ гэдгийн баталгаа яавч биш юм байна л та яг одоо бодоход. Арай өөр аргаар л үзэх хэрэгтэй байна те тэр нь ямар ч арга бай. Яа. Тэгээ магадгүй ингээд яг за би хичээж ийн гэж хичээж явах үедээ өөр юм бодож иж болно шүү. Тэр чинь тэгээ хичээл төвш болчих жоох. Би хөдөлмөрж ийн гэж бодохдоо би хөдөлмөрж шүү гэж бодох нь өөрөө хөдөлмөрлөөгүй байгаа. Йоо тийм байна. Гэтэ миний яг хүмүүс ингээд story дээр хичээж ил явандаа мавандаа гэдэг үг байдаг шүү дээ. Тэр харахаар миний бүр хамгийн ясааталцаад. Яг юугаа хэлээд байгаа юм бэ? За тэр жахан миний хувь. За тэгээд яг уу. За ингээд дуусгаад өө. Тэгээд үндсэн санаа нь юу вэ гэхээр юу юм бэ лээ? Одоо нөгөө нэг оройн дэдэд хүрсэн хүмүүсийн чадварыг ингээд бүгдийг ингээд авч үзэн штэ тий. Бүх зүйлээрээ тамирчин байна уу? Бизнесийн амжилт гаргасан байна уу? Гэхдээ тэр хүмүүс ганц л зүйл дээр тохирсон юу вэ гэхээр бүр маш их практисыг хэрэгжүүлж амжилтанд хүрсэн. Тэр нь маш их цаг хугацааг зарцуулсан. Цаг хугацаа тэгээд биеийн дадал хөдөлгөөн нэмэх нь энэ ном ерөөсө дахин хэлээд байгаа миний ойлгосноор оюун бодол. Оюун бодолтой ухамсартайгаар тэгэхгүй ухамсаргүйгээр тэгэл ямар ч нөгөө цагааг үцээж ийн гэдээ явах юм бол болохгүй юм байна гэдгийг ер нь номны мөн чанар мөн үү? Мөн. Дээрээс нь бодлорооч тэр биеэрээ тэр фан гэж аахгүй. Яг тийм бас юу биш. Тийш. Яг нэг чадварыг төгс эзэмшнэ гэдэг нь өөрөө. Ямар зөв хэлсэн тий. It's not much fun. Тийм ч хөвчлөлтөө зүйл биш. Бид нэр л ингээл гаднаас нараа хэвээр мундаг олимпийн гүйлтийн усан болт лагмаг гэдэг. Гэтэ яг тэрэнд хүртлээ бол ус тийм амар гой хөвгөлтөө. Тэрнээс өөр гой хөвгөлдөх юмнууд байгаа шүү дээ. Ер нь гэтэ ямар ч зүйлийг үр дүнд хүргэж байгаа. Тийм гой хөвгөлттэй, хөөртэй зүйл биш байдаг л та. Йогд ч гэсэндээ ингээд нөгөө йог хийдэг гингууд social media энтрээр ингээд лаглаг позууд идэг. Тэднийг хийхийн тулд нөгөө л cat cow, нөгөө л down dog тэгээд хамгийн чухал нь нөгөө амьсгал зүгээр суугаал амьсгалаар гаднаас нь харахад тэднэрээр яг тэр позууд дээр очдог. Яг явах процесс нь амар уйтгартай. Тэгээд очсны дараах нөгөө өртөөг нь бид нар харахаараа гаднаас нь харахаар оо яасан гоё юм гэдэг тий. Трейд дээр ч гэсэн адилхан шүү дээ. Тий. За тэгээд ийм байх нэ. Тэгээ миний энэ номноос ойлгож авсан зүйл гэвэл би хийж байгаа зүйлээ цааш нь хийх юм байна. Дээрэс нь би ментор коучсоо бас өөрийнхөө зорилгод нийцсэн зүйлүүдийг маш сайн асууж, маш сайн ойлгож авах хэрэгтэй байна. Тэгээд ер нь бол хөгжүүлэлт сайжруулалтаа байнга л давтаж хийж явах хэрэгтэй. Угаасаа ч цаанаасаа шаарддаг. Гэхдээ дотроосоо ч бас шаардаад өөрийгөө бас дараагийн төвшөнд сайжруулах хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Миний алдаж байгаа зүйл нь юу вэ гэхээр хамгийн хэцүү зүйл нь юу вэ гэж фидбек. Өөрөө өөртөө фидбек өгөх. Одоо нөгөө нэг тэр чин журналын шүү дээ. Журнал хөтлөөд алдаан дээр очиод юун дээр алдчихвэ гэдгээ очиод өдөр бүр ингээд олоод одоо юу яах бичиж тэмдэглэх гэх юм уу да. Тэр нь дотроос нэг болоо гэтэл өнгөрсөн юм өнгөрсөнд нь хаяа штэ. Тий. Одоо ирээд ажил хэрэгтэй болчихлоо. Яг зөв. За манай хүүхд хаалганы гадаа хөөй гинэ. За хүүхдтэйгээ тоглоё доо. За бай бай дараагийн дугаараар уулзцгаая. Наагээд маш их баярлалаа. За бай бай. Номорч өгсөнд.